За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа, хөтөлбөр үргэлжлэн хөрч байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Монголын йогчдын холбооны тэргүүн туул, Монголын йогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Энх Гэрэл нар бидний студид ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргэе. За туу удахгүй бас нэгэн томоохон фестиваль болох гэж байгаа. Тэгээд түүнийг бас үзэгчтэй хуваалцъя гэж одоо та хоёроо урьсан юм. Тэгээд ярианыхаа эхлэлт хоёртойгоо бас илүү сайхан дэлгэрэнгүй танилцъя гэж бодож байна. За Монголын йогчдын холбооны тэргүүн Бадамлын ухаан йог төвийн үүсгэн байгуулагч Туул гэж юм байна. За тэгээд одоо йогоор бол ер нь сүүлийн 12 жил орчим одоо ингээд хичээл заагаад явж байгаа. Тий. Бадамлын ухаан йог төвийн одоо манай пэйж Бадамлын ухаан йог гэсэн пэйж байдаг тий. Тэрүүгээр ерөөхдөө ингээд хүмүүст хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг хөвчлэн йогтой холбоотой. Тасгал хөдөлгөөний тусламжтайгаар хүн хэрхэн эрүүлжих, тэгээ залуужих тийм боломжийг одоо боломжтой байдаг. Тийм учраас тэр мэдээллийг ерөөхдөө зөвлөгөө маягаар хүргэдэг гэсэн. Тийм. Пэйжээрээ дамжуулж байна. За таны хувьд Монголын йогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Энх Гэрэл йогийн багш 2012 оноос хойш йогоор хичээлж байгаа. За хэдүүлээ яг фестивалаа ерөнхийдөө бол үзэгчдэд хүргэн. За тэрнээс өмнөөс хэдүүлээ йог гэж яг юу вэ гэдэг зүйлийг ярив. Ерөн сүүлийн үед маш олон төрлийн йог гарч ирж байгаа хүн болгонд л ярьж байна, тий? Одоо сошиалар. Тэгэхээр яг йог нь яг хүний биед ямар ач тустай байдгийг, ямар төрлийн йогууд ер нь байх ёстой юм. Тэр талаар бас мэдээлэл хүргэе. Яг байх ёстой гэхээсээ илүү одоо ер нь бол нөгөө йогтой холбоотойгоор янз янзын төрлүүд ингээ бий болоод эхэлж байгаа. Энийг бол буруутгах арга бол байхгүй. Ер нь тим йог байх ёстой, байх ёсгүй гэж бол бидний ярилцах зүйл биш. Ер нь яг йогийн яг суур нь бол хаатга йог гэдээ та нар сонсч л байсан баг тий. Хаатга йогоос уламжлаад одоо орчин үед бол йог нэлээд олон эмэгтэйчүүдэд зориулсан төрөлж байна. Нүүрний йогч гэл байж гэн тий. Тэгэл нурууны жирэмсний гэл одоо йог бол нэлээд олон төрөл болчихсон. Энэ маань өөрөө яг тухайн тэр одоо хүмүүстэй зориулагдсан гэсэн үг. Жишээлбэл эрчүүдийн йог хүртэл ингээд байж байгаа. Эмэгтэйчүүдэд зориулсан байна. Жирэмсний йог мэдээж жирэмсэн ээж нарт зориулсан гэдэг юм уу. Хүүхдийн йог ингээд байж гэн тий. Хүүхдүүдэд зориулсан гэдэг. Тухайн тэр одоо нас одоо онцлогт тухайн хүний биеийн онцлог тохирсон юм янз янз йогийн одоо энэ төрлүүд ингээд байж байгаа. Хөгжиж байгаа гэсэн үг тий. Яг уламжлал нь бол хаатга йогоос уламжлалтай. Тэгээ хаатга йог гэдэг маань нар сар гэсэн одоо утгаар орчуулагддаг. Тэгэхээр нар сар гэдэг нь энэ ян энерги гэдээ бид нар мэдэн шүү дээ тий. ертөнцийн бүх зүйл энэ ян энергиас одоо гаралтай гэж үздэг. Тэгэхээр ер нь йогийн одоо гол зорилго бол өөрөө их том одоо алсуураа их том. Зүгээр хүмүүс бол яг тураах хэрэгсэл ч юм уу одоо тэг эрүүлж ихч гэдэг юм уу те одоо сүүлийн үед бол янз янзын төрлөөр одоо тухайн төрлийн хүний зорилго бол өөрөөр хичээлдэг болсон. Гэхдээ яг эцсийн зорилго бол нөгөө бид хэрхэн одоо аз жаргалтай амьдрах вэ те одоо эрүүл амар амгалан одоо амьдрах гол одоо тийм арга ухаан гэж хэлж болно. Амьдралын ухаан гэж хэлж болно. Маш ихээр хичээлдэг болсон гэдэг тэр хүмүүс хэлж дээ тий. Одоо нөгөө насны хүйсийн хүмүүс хичээлэх боломжийг бас бүрдүүлээд тий. Маш олон йогууд бас ингээд нэгдэх болсон. Тэгээд нэгдсэн том фестиваль болох гэж байгаа нь бол бас их гоё санагдаж байна л да тий. Одоо фестивалаар бас одоо ямар үйл ажиллагаа явахыг эхлээд гоё сонсомоор санагдаад байна тий. Яг хизээ болох, за тэгээд хэдэн өдрийн турш болох. Тэгээ ямар үйл ажиллагаа болохыг бас сонирхмоор байна. Хэддэг жилдээ болж байгаа л тий. Энэ жилийн фестивал 6 дахь удаага болж байгаа. Тэгээ манай Энх Гэрэл маань яг энэ фестивалыг яг одоо ингээд 6 жил яг удирдах зохион байгуулж байгаа. Ер нь нөгөө зохион байгуулагч нарын хувьд ингээд нэг тийм өөрчлөгдөд хүмүүс явдаг шүү дээ. Манай одоо фестивалийн онцлог бол яг Энх Гэрэл маань багтаага хамт ингээд удирдаад ерөөхдөө ингээд нөгөө одоо ингээд ахиж дэвшээд гэдэг шиг те ингээд явж байгаа. Тэгэхээр илүү мэдээллийг манай Энх Гэрэл маань хүргэнэ. За фестивал маань гол зорилго бол йогийн тухай одоо зөв ойлголтыг хүмүүст түгээх, илүү шинжлэх ухаанч байдлыг дэлгэрүүлэхтэй яг шинжлэх ухаанаар яаж одоо ямар судалгаа шинэ ололтууд гарсан байна, тэрийг одоо хуучин уламжлалыг шинжлэх ухаан яаж тайлж гин тэ тэр уялдаа холбоо тэр бүхнийг одоо хүмүүст илүүтэй ойлгуулах, тэгээд нийтээрээ эрүүл амьдрах одоо тэр дадал соёлыг түгээх мөн ингээ гадны багш нар бас ирдэг аахгүй манай фестивал. Тэгэхээр энэ багш нараас гой суралцах боломжийг олгох, туршлага солилцох тий.
гих зэрэг зарилгаар бол ер нь олон анхны йогийн фестивал маань зохион байгуулагдаж эхэлсэн. Тэгээ одоо бол ер нь 36 орчим төрлийн хичээлүүд ер нь ороод хэвшчихсэн байна. Энэ жилийн нэг онцлог бол манай воркшоп нэмэгдэж байгаа, хугацаа нэмэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр илүү чанар сайжирж байгаа, илүү мэрэгжлийн түвшин рүүгээ одоо чиглэж байгаа. Мөн олон улсын багш нарын оролцоог илүү төлхөөтэй нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр бас олон улсын шинж чанартай фестивал болох гэж байгаа. Энэ жилээс эхлээд ер нь international гэдэг үг бас нэмэгдэж байгаа. Энэ нь өөрөө ер нь бол жилээс жил 6-7 багш, гадны багш нар одоо хичээл зааж оролцдог болсон. Тийм энэ жил ч гэсэндээ одоо нэлээд олон багш нараас гаднаас ирэх ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд манай арга хэмжээ маань нөгөө тогтвортой, өсөлттэй явж байгаа учраас энийг улсын маань зүгээс бас дэмжлэг үзүүлдэг. Бие тамир спортын улсын хороо, Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Эрүүл Монгол хүндэсний хөдөлгөөн одоо дэмжиж оролцдог. Мөн энтгэх улсын аюуш яам буюу манай монголоор эрүүл мэндийн яам бас дэмжиж оролцдог багш нараа илгээдэг. Мөн энтгэх улсын элчин сайдын яам бас дэмжлэг болж ингээд бидний ажиллагаанд оролцсон. Тийм байна. Ач холбогдлын хувьд бол нэлээд том цар хүрээг. Тийм байна. Олон улсын фестивал одоо болоод явж байгаа гэсэн. Явж байгаа. Тэгээ энэ жилээс international гэж үг нэмэгдэж байгаа. Цаашдаа бол international гэдэг бол салахгүй байх тийм. За оролцогчдын үед ямар хүмүүс оролцох ёстой? Чөлөөтэй юм уу, нээлттэй юм уу те? Багш нар оролцох ёстой юм уу? Сонирхогчид оролцдог юм уу? Тэр бол нээлттэй шүү дээ тий. Одоо ихэвчлэн ер нь багш нар ч гэсэндээ айгүйх оролцдог. Яагаад тэгэхээр тухайн тэр одоо эн чинь 40-од орчим хичээлүүд гэдэг байгаа шүү дээ. Энэ хичээлүүд бол давтагдахгүй хичээлүүд байгаа байхгүй. Хоорондоо ингээд одоо жишээлбэл хатгаа йог гэхэд чинь давтагдахгүй. Өөр ингэсэн өрмөц шинжтэй тий багш нарын бас онцлогийг шингээсэн ийм хичээлүүд оролцдог учраас төрөл өөр байдаг. Дээрэс нь урилгын нэлээд олон багш нар ингээд оролцдог учраас ер нь айгүй тийм сонирхолтой фестивал болдог. Түрүүлсэн шүү дээ. Йогийн маш олон төрөл хөгжиж байна гэсэн шүү дээ. Тэр ойлгоныг бид нэр шингээхийг одоо зорддог байхгүй фестивалтай. Тэгэхээр хаатгаа йогийн нэг л хичээлээ. Тэгээ тэр нь гадны багш орох нь, Монгол багш орох нь. Тэгээ тэр хичээл дахиад давтагдахгүй. Тэгээ тухайн фестивал дээр битгий тэрний дараагийн фестивал дээр ч давтагдах боломж. Тийм ээ тий. Яг оролцож байгаа хүмүүс бол яг өөр өөрсдийнхөө сонирхож байгаа яг чиглэлээр очиад. Тэгэнгүүт одоо жишээ нь огт йогоор хичээлж байгаагүй хүн ирж болно. Тэгвэл анхан шатны хичээлээд байгаа. Тэгээ одоо ингээд хүмүүс аяг асуудаг шүү дээ. Яаж йог эхлэх вэ? Тэ ямар багш дээр эхлэх вэ? Ямар багш сайн бэ гэдэг юм бол яг тийм зорилготой хүмүүс бүр маш тохиромжтой. Тэнд нөгөө маш олон багш нар яг өөр өөрсдийнхөө ур чадрыг одоо нийтэд танилцуулж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэндээс өөрөө сонгоод за би энэ багш нар суугаад үзье, ингээд хийгээд багшаа олох боломжтой. Хоёрт бяцлал эхлэх гэж байгаа хүмүүс маш бас тохиромжтой. Тэгэхээр тэнд нөгөө гүнзгий биш яг бас анхан шатны бяцлалуудыг бас байлгаж идэг. Төвшингээ ахиулах гэж байгаа хүмүүс зориулсан агсан төвшний сургалтууд хүртэл байгаа гэсэн. Тэр воркшопууд бол илүүтэй нөгөө агсан төвшний төвшингээ ахиулах гэж байгаа багш нарт суусан байна. Тийм ээ. Тэр хөтөлбөрүүд маш баялаг. Бүх цогц хөтөлбөр болох нь шүү дээ. Хэдэн өдөр яг одоо энэ чинь хүмүүс бол маш сонирхож байгаа. За йогыг бол хүмүүс амар их сонирхдаг болсон байна тий. 5 сарын 16, 17 гээ 2 өдөр Blue Sky Hotel Tower-т болно. Ер нь бол жил болгон бас сүүлийн 3 жил 4 жил бол яг тэр Blue Sky Tower-т болсон. Тэгээ энэ уламжлалаа ч гэсэн эвдгүүгээр тэндээ бас болох гэж байгаа. Би яг ямар багш дээр за йогийн яг ямар төрлөөр хичээллүүл надад илүү таалагдчихээн тий. Түүнийгээ бас одоо энэ олон хичээлүүдээс сонгож суралцаад орж үзээд хамтдаа хийж үзээд гой суралцах боломж нь бас байх нь. Тэгээд йогийн багш нарын хувьд ч гэсэн олон улсын тий багш нараас бас ингээ гой туршлага солилцоо шүү дээ юм тий. Хичээлээс нь бас ингээ гой суралцаад явах юм гой боломж бол нээлттэй юм байна шүү дээ. Тэг хүний тоо заасан байгаа юу тий. Хамгийн ихтэй хитэн зааштай. Яа тэгэхээр Blue Sky манайх ингээд 3 давхар тэр чигээр ингээд болдог байхгүй юу? Танхимд йогийн хичээлүүд зэрэг явагдаж идэг гэсэн. Тэгэхээр мэдээж танхимын багтаамж байгаа учраас хүний таа ч гэсэн тэрэндээ танхим гэсэн. Том танхим сонгож болдгоо юм. Ч одоо нэр амар. Яг явандаа биднээс юм бас нэг зорилго байгаа. Бүр ингээд нэг гадаадын фестивал чинь ингээд бүр амралтын газар өдр болдог шүү дээ тий. Яг тэрэн шиг ер нь хийх интернэшнл болгоо яг оноо тий. Тэгж хийх эсвэл бүр одоо ингээд тэрэлжэд ч юм уу тий. Бүр ингээд том амралтын газар сонгож аваад хийх бас аюу зүгээр.
бэдийн бэлээ агаар салхинда. Одоогор бол яг нэг манай цаг уурын асуудал байдаг штэ. Одоо 5 сар бол бас нэг юм тий гадаа ингээ хийхэд бас тохиромжтой. Тий. Гэхдээ өглөөний нөгөө нарны мөрөглийн одоо йогыг бол гадаа хийн дуртай нэрээ заавал билеттэй гэхгүйгээр хүн болгон ирээд оролцох боломжтой. Энэ дээр энэ жил бид нар бэлэг бэлтцсэн эхний 100 хүн дээр гарын бэлэг өгөхөөр ингээ бэлтцсэн баг. Тэгэхээр тэрэн дээр нөгөө гуцаа авцраад нарны мөрөглөө ингээд багшийн зааварчилгаатай хамтдаа хийгээд тэгээд оролцох боломжтой. Тэр нь болохоор нөгөө чойжин ламын сүм музейн гадаа нэг юм хөрхөн талбай байдаг шүү дээ. Яг тэрэн дээр бүгдээрээ хамтдаа эцэг. Гэхдээ энэ фестивалыг яг за 6 жилийн хугацаанд мэддэг хүмүүс нь бол газ очоод ингээд мэдхгүй хүмүүс нь бол одоо яг бушуухан очоод яг хүний багш нарын ингээд бүр жил хүлээдэг баг тийм фестивал. Тийм байх. Болдог тийм. Хүчүүд наадмаа хүлээдэг шиг. Яг тийм шүү дээ. Хэвээ харин тийм байна. Тийм. Анх эхлээд ингээд оролцох багш нарыг хүртэл бид нар одоо бараг л багшаа оролцооч гэж гуйдаг байсан бол одоо бол нэг сонгон шалгаруулалтаар илүү одоо ингээд нөгөө агсан тийм мэрэгжлийн төвшөнд одоо зохион байгуулж байгаа. Бас хэмжээний болоод ирж байгаа учраас тийм. Дөрөв нөгөө хөтлөгч маань хэлжсэн шүү дээ. Ер нь ингээд йог айгууг сонирхдаг болсон ингээд. Яг дэлхийн нийтээр ингээд йог руу илүү сайн одоо ингээд хушуураад байгаа гэхээр одоо хүн ингээ хотчоод нөгөө байгаль дэлхийгээс ингээ холдоод ирэхээр маш их стресстэй амьдрдаг болчихсон. Тэгэхээр стресс бууруулах хамгийн том арга аргачлал йог дотор байгаа. Энэ бол нөгөө одоо симпатик, парасимпатик гэдэг одоо мэдрэлийн систем байж байгаа. Гэтэл йогоор хичээлснээр парасимпатикийг илүү идэвхжүүлдэг учраас хүн өнөөдөр яг хэрэгцээтэй байгаа тэр амрах, тайвшрах тэр мэдрэмжийг өгчдөг. Энүүгээр ялгаад. Тийм учраас хүмүүс йог руу ингэж хушуурч байгаа. Мэдээж хэрэг хүн ингээд сэтгэл санаа амар амгалан тайван байж ирүүл байна. Цаашлаад одоо амьдрал нь тогтвортой байна шүү дээ. Сэтгэл санааны хувьд тогтвортой байж бүх зүйл одоо хэвийн тэнцвэртэй байдаг те. Гэтэл йог энийг өгөөд байгаа учраас дэлхийн нийтээрээ тренд болоод энийг одоо маш их сонирхож байгаа гэсэн. Тийм байна те. Монголчууд ч гэсэн одоо яг энэ байдлаараа ингээд сүүлийн одоо 10 жилийн хугацаанд бол ингээд ахиж дэвшээл байгаа. Тийм шүү дээ. За хоёроо ирсэн дээр бас мэдхгүй зүйлээ бас ингээд мэдж авмаар санагдаад байгаа. Одоо бас нэг бясалгал гэж нэг зүйл байдаг те. Дөнгөж йог гэд бас байгаад байдаг. Энэ хоёр маань хоорондоо адилхан юм уу, өөр юм уу? Угаараа өөр юм те. Бас энийг бол мэдхгүй. Жишээлбэл би бол сайн ялгаж чадахгүй мэдхгүй байгаа. Тийм хүмүүс бас байдаг л ах. За би ойлгоо. За йог бясалгал хоёр бүр ингээд ах トゥ хоёр шиг холбоотой хоорондоо. Бясалгалын суурь йог хүн өөрөө биеэ мэдрээд ингээд тогтож сураад тий амьсгалаа мэдрээд ингээ яхаар амьсгал өөрөө бясалгалын бас хөтөж болдог байхгүй. Тэгэхээр тэр бүхнийг мэдрээд ирсний дараа хүн бясалгал руу ороход илүү сайн одоо нөгөө багшийнхаа зааварчилгааг ойлгож хийх, биеэ мэдрэх, ойлгох, сонсох тэр бүх процессуудыг яг зөв дараалттай хийхэд йог одоо бэлдэж өгдөг гэсэн үг. Бясалгал бол илүү яг одоо хүний дотоод өөрийнх нь мөн чанар одоо тэр сэтгэл зүйн ямар одоо далгисал тэнд байна те тэрнтэй түлхүү ажилдаг гэсэн. Хүмүүс бодлол нөгөө ингээд тусдаа ойлгоод байдаг шүү дээ. Йог гэхээр нэг юм дасгал хөдөлгөөн юм байна гэд хараад тэгж ойлгоод байдаг. Гэтэл яг үндсэндээ бол орчин үеийн хүмүүс тохирсон хамгийн сайн бясалгал бол йог. Яагаад тэгэхээр хөдөлгөөнтэй мөртлөө тэр хүн бясалгал хийж байгаа. Миний одоо сонголт ямар байна, хаана илүү хөвдөж чинь, өөртөө ажиллаж эхэлж идэг. Өөрлөгөө илүү. Гэтэл хүн болвол бусад үед яадгүй гэхээр ерөөсөө дандаа гадна талын хэсэг рүү л анхаарал ингээд төвлөрч идэг. Тэ дандаа өнгөн хэсэг рүү ингээд харж идэг. Гэтэл йог хийж байгаа үед хүн дотооддоо өөртөө ажиллаж идэг байна. Ийм учраас йог хийхэд гэгэрэлт хүрнэ гэдэг үг бол зүгээр энгийн гавс гарч ирээгүй. Хүн өөрийгөө ер нь бол ингээд хүн юмыг ингээд өөрчлөхгүй л байдаг те. Ингээд одоо яа тийм надад одоо энэ хүмүүс ингэж хандж гин гэдэг. Яг үнэндээ энийг өөрлөгөө илүү ингээд бодоод ингээд бясалгаад үзэхээр бүх юм хүний өөрөөс нь шалтгаалдаг зүйл байдаг шүү дээ. Тэр хизээч анзаардгүй. Тэгсэн мөртлөө шалтгааныг дандаа өөлж гаднаас хайж идэг. Энийг л хүн ингээ олоод өөрийгөө өөрчилж чадах юм бол гэж байгаа. Бүх юм айгүй амархан болно. Аз жаргалтай болно. Гэтэ тэгэхэд хэцүү юу ер нь? Одоо тийм болоход. Одоо маш удаан. Мэдээж хугацаа шаардлагатай шүү дээ тий. Одоо ингээ хүмүүс бол ингээ йог дээр суугаад нэг одоо 10 хоног ч юм уу болцоод надад ямар ч өөрчлөлт гарахгүй шүү дээ гэдэг ч юм уу те. Гэтэл мэдээж эн чинь өөрөө өөртөө ажиллана гэдэг чинь хэдэн жил бид нар те өөрлөгөө өнгөж хараагүй билээ, анзаараагүй билээ. Хаа нэгэн газар аваачаад өөрийгөө гээцэн билээ. Эргээгээд буцаад ингээд олоход цаг хугацаа хэрэгтэй. Тэ. Тэгэхээр мэдээж хэрэг тодорхой хугацаа л
хэрэгтэй. Хугацааны дараа хугацаа өөртөө олгоцсон байгаа, өөрийгөө хайрлаж чадж байгаа, жаргаж чадж байгаа ийм үед болвол зайлшгүй өөрчлөлт бол ирнэ. Йогоор олон хүн өөрийн асуудлыг дандаа шийдсэн байдаг. Сэтгэл зүйн асуудлыг, бие махбодын асуудлыг тий. Тэгэхээр ганцхан нөгөө физик биет биш. Энэ бол бүр тэр дотоод чанар, сүнслэг бие, сэтгэл зүйд маш их холбогддог зүйл гэж ойлгож байна. Тэгээд бас хүн болгоны одоо тэрийг мэдрэх ойлгох хугацаа харилцаа адилгүй. Өстой тийм баг шүү дээ. Тэгээд олон гоё мэдээллийг ярилцмаар байвч бас бидний ярилцах хугацаа өндөрлөх гэсэн байна. Тэгээд фестивалд бас одоо гэр бүлээрээ оролцохыг хүсэж байгаа тий. Түрүү бас хүүхдийн явагч гэдээ байдаг, эрэгтэйчүүдийн явагч гэдээ байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр бас гэрээрээ оролцъё, гэр бүлээрээ оролцъё гэж бодож байгаа хүмүүс бол байгаа л гэж бодчих тий. Тэгэхээр эртнээс бас одоо нөгөө суудлаа гэдэг ч юм уу тий. Өөрийнхөө одоо тоогоо бүртгүүлээд тий. Бүртгүүлэх хэрэгтэй болоо гэж бодож байна. Энэ бүртгэлийн мэдээллийг өгөөд хэдүүлээ яриагаа өндөрлөе тий. За манай фестивал маань ер нь аль ашигын төлөө бус үйл ажиллагаа. Гэхдээ бид нөгөө үндсэн үйл ажиллагааныхаа одоо заалан харентыг одоо төлөхийн тулд тасалдаг гэсэн мөн бас багтаамжиндаа тааруулдаг гэсэн үг. Тэгэхээр тасалбараар хүмүүс оролцдог. Нэг өдрийн тасалбар, 2 өдрийн тасалбар гэж байдаг. Тэгэхээр тасалбараа хаанаас авч болох вэ гэхээр Монголын Йогчдын холбооны пэйж хуудасаар холбогдоод авч болно. Мөн манад бүртгэлтэй йогийн төвүүдээр тасалбар маань борлуулагдаж байгаа. Мөн тикет сегмент дээр тасалбар маань байршчихсан байгаа. Тэгэхээр тэндээс авнаа л гэсэн. Өнгөрсөн жил бол нөгөө тасалбар дуусчихсан. Тэгээ хүмүүс одоо биднийг ацарчлаа гэж утсаас нэг яах ч арга байхгүй. Нэгэнтээ нөгөө хүний тоод хязгаартай учраас тэгээд Энэ жил ч гэсэн дуусах хахаа тэг гяс авахгүй бол тий. Тэгвэл хоёр маань гоё энэ фестивалд оролцогч нараа гоё өрөөч. За тэгээд жил болгоны фестивалыг бид нар Тэсэн ядан хүлээдэг. Ингээд энэ жилийн фестивал бол 5 сарын 16, 17-нд болно. Тэгээд би бол нүрийн йогийн хичээлээ заана. Тийм учраас эрүүл аргаар залуучхыг хөсвөл фестивал дээрээ хүрэлцэн ирээрээ. Фестивал дээр уулзцаая гэж хэлмээр байна. тийм. Алиа зүйлийг ер нь бол босоод өнгөрсөн хань биш урьдчилан сэргийлэх бол хамгийн ухаалаг арга. Тэгэхээр та өвдөхөөс өмнө биш тий би сэтгэлийн хувьд эрүүл байх нь маш чухал гэдгийг одоо ойлгож байгаа бол та заавал ирээрэй л гэж хэлсэн. Тэгээд дахин анхааруулад байгаа шүү дээ. Хүний тоог хязгаартай шүү. Хязгаартай. За маш их баярлалаа. За маш их Баярлалаа зочдын өнөөдрийн зочдоор Монголын Йогчдын холбооны тэргүүн Туул, за Монголын Йогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Энх Гэрэлмар бидний студид ирж гайхалтай сайхан ярилцлагыг өрнүүллээ. За хамтаас үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн дөрөв өндөрлөж байна. Маргааш шинцэгтэй иргүүлцлаа. Тэр баяртай.